Бид итгэлийн замаар алхах явцад цүлийн 40 жилийн амьдрал шиг Израильчуудын тулсан дээр үеийн түүх шиг заримдаа залхмаар байнга л нэгэн хэвийн амьдрал давтагдаад байгаа юм шиг санагдаж 1 жил, 2 жил өнгөрнө. Бурхан намайг ирэх хүртэл, эцсээ хүртэл энэ үннийг батсах гэж айлдсан. Ингэж айлдсан шалтгаан байгаа, тийм ээ. Илчлэл 3 дугаар бүлгийг нээцгээе. 3 дугаар бүлгийн 10 дугаар ишлэл. Тэвчээрийн минь үгийг чи сахисан учраас би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр нутаглагсдыг сорхоор бүх дэлхий дээр ирэх гэж буй тэр цагаас хамгаалах болно. Би удахгүй очно. Хинд ч тэдмээ алдахгүй тулд өөрт буйгаа яа гэж байна. Батсах гэсэн байна. Учир нь бат сахиж чадхааргүй нөхцөл байдал Сатан заавал бий болгоно. Хэрв тэд дахиад 1 өдөр, эсвэл 2 өдөр, эсвэл 1 сар твцсэн бол тэрхүү яруу алдарт оролцох боломжтой байх байсан. Амьдрал хэцүү, твчхийн аргагүй гээд бүх зүйлийг орхисны дараа ирэх золгүй харамсалтай мэдээг эргцүүлэн бодоорой. Жен Зия бол алдартай хүн учраас түүнийг хүмүүс их ярьдаг. Эрт цагт Хиттийн Жоо улсад Жен Зия гэдэг хүн байжээ. Тэрээр 80 нас хүртлээр байнга л голын ирэг дээр очиж загсжилдаг байв. Түүний эхнэр чадвар муутай нөхрөө насан турш арчлах болсондоо халаглаж дургүй нь хүрдэг байж. Яагаад гэхээр насан турш тусалж дэмжсэн ч нөхөр нь түрд алба хаших бодлогүй. Байнга л голын ирэг дээр очиж загас барина. Нөхөр нь 80 настай гэхээр эхнэр нь ч бас нас дээр гарсан байж таараа. Гэтэл тийм насанд нөхрөө орхиод явчихдаг. Яг тэр үеэр Шан улсын хааны дарангуйлал хэрээс хитэрч байв. Иймд Жоо улсын Вин хаан энэ боломжийг ашиглан Шан улс руу довтолж эзэлж авъя гэж санан чадварлаг хүмүүсийг цуглуулж эхэлжээ. Ингээд 3 өдөр би сэтгэлээ бэлдэж Жен Зияатай уулзахаар явдаг. Ирээд уулзтал Жен Зия цуу ярианаас сонсноос нь хавгүй дээр игэл хүн биш байв. Тиймд хаан өөрийн хүсэл зорилгоо Жен Зияад шуудхан хэлж түүнийг Шан улсыг эзлэх дайнд ерөнхий командлагч болгон томилжээ. Жен Зия насаараа сурч мэдсэн цэрэг удирдах олон арга тактикийг эргцүүлэн цэргүүдээ сайтар удирдсны эцэст Шан улсыг эзэлж авчээ. Дайн дуусны дараа хаан цаашид энэ улсын засаг захиргааны системийг хэрхэн бүрдүүлж байж энэ өргөн уудам газар нутгийг захирах уу гэж боджээ. Тэгээд нэг зүйл бодож олсон нь хүмүүстэй улсаа хувааж өгөөд феодалын системийг хэрэгжүүлэх явдал байв. Ингэж феодлуудад улс орондоо санаа тавих боломж олгов. Дайснаас гадны хүчнээс хамгаалж чадах үйс засаг захиргааны системийг бүрдүүлжээ. Хаан энэ удаа Шан улсыг эзлэхэд хамгийн их хөв нэмэр оруулсан хүн хин бэ гэд судалтал Жен Зия байжээ. Тиймээс Жен Зияагаар Ци улсыг захируулдаг. Жен Зия тэр даруй Ци улсын анхны хаан болов. Тэрээр хаан болоод олон бараа болгосдынхоо хамт цуваа үүсгэн Ци улс руу явж байв. Гэрээсээ явсан эхнэр нь нөхөр маань хаан болсон юм чинь би хатан болно гэж бодсон байх. Тэрээр ихэд баярлан цувааг нь зогсооно. Би танд 80 жил тусалж дэмжсэн эхнэр чинь байна гэж хэлжээ. Өөрийгөө эхнэр нь гэж хүлээн зөвшөөрүүлэхийг хүсэж лтээ. Тэгэхэд нь хаан аяг ус авчир гэв. Ус авчирхад хаан тэр усыг газарт асган ингэж хэлжээ. Энэ усыг буцаагаад аяганд нь хийж чадвал
миний эхнэр гэж хүлээн зөвшөөрье гэж. Тэр улсыг аяганд нь буцааж хийж чадах уу? Нэгэн улсын анхны хатан болох яруу алдраа нэг л өдөр орхиж эцэс хүртэл твчиж чадаагүй нь ийм үр дагавар авчирчээ. Үүний дараа Жанзия хааны эрхээ бачуулахын тулд өөрийг нь өв заламжлах хүн хэрэгтэй тул шин хатан авч улс орноо ихэд хөгжүүлж улс феодлын улсууд дундаа хамгийн хүчирхэг улс нь байсан гэдэг. Бидний итгэлч мөн адил. Эцсээ хүртэл твцсэн нь аврагдана. Эцсээ хүртэл твчдэг хүмүүст Бурхны эрүүл бий. Энэ талаарх Библийн сургаал олон байдаг. Яасан ч итгэлээ алдаж болохгүй. Ямар ч бэрхшээл тулгарсан, ямар ч нөхцөл байдал учирсан Тэнгэрийн хаанчлалаас ухарч няцхгүй байцгаая. Үүгээр сургаалаа дуусгая. Баярлалаа.